миний мэдэх өдөөгийн хөгжил гэдэг лекцийн хамгийн сүүлийн дугаар үлцээрсэн байна л да. Тэгээд урдлын лекцүүд одоо давтаад явах уу? Гэхдээ өнөөдөр ингээд одоо үндсэндээ бацаад богино ярих тул би эхлээд 3 минут энэ логсрон гэж хүн ямар хүн бэ дахиад танаад сануулаад байна. Тэгээд манай гэр бүлээр яасан осууд байгаад өнөөдөр хэлэх лекцийг сууж харуулчихав. Тэгээд өмнө сая үгүй бас тайлбар хийх. За тэгээд өнөөдрийн энэ сэдв болохоор миний мэд хөдөөгийн хүний хөгжил гэдэг хамгийн сүүлийн байна. Энэ сэдв болохоор юу гэхээр одоо яг хөдөө байгаа бид нар одоо байгаа хөдөөгийн хүн тэр хоорондоо үзэж харсан өнгөрсөн 12 жилд үзэж харсан зүйлүүдээ л ингээд нэгтгэхээр за бид нар өнөөдөр хөдөөгийн хөгжлийн байгаа учраас за яг нийгмээр очоод энэ болох юм байна гэсэн нэг тийм саналыг гарч энэ 12 жилийн дараа тэгээд энийг өнөөдөр ингээд асар боловсруулсан хахад нэг болоод байна гэж. За тэгээд юу яах вэ гэхээр одоо хавшин гэдэг хүн гэдэг төв бүхэн яриад яг уу. Гэхдээ юу хийжсэн бэ гэдэг сонирхол байна. Тэгээд өнгөрсөн 12 жилдээ хаах юм уу байна уу? За ямар ч байсан би нэг грек Япон рестораны ерөнхий тоглогчид бас 6 жил ажилласан баг өдрөө байна тийм. Тэгэхээр хоол яаж хийх вэ? Амтлагч гэж юу байх вэ? За тэгээд мах сайхан мах гэж юу вэ? Эсвэл гадаад дотоод хамаарах австрали юм даа. За тэгээд олон улсын байгууллагууд янз бүрийн байгууллагууд зөвлөж хийж байсан. Тэгээд энэ гадаад дотоод өчнөөр явлаа. Тэгээд энэ болохоор одоо би Монгол улсын байгаль яам одоо тэгээд асуудлыг экологийн хүрээлэн нэр биологи агнуур зүйчилдэг хувь тавилан гараа болохоор ингээд Монгол улсын 18 аймгийн бүгдийг сумаар дараа нь 21 аймаг шинэ бүх сумуудаар за тэгээ Монгол улсын тусгай хамгаалалттай газрууд анх байгуулагдж явах тэр хууль дүрмэн дээр байгаль орчны анхны багц хуулиуд дээр бүтэн сууж ингэж байгуулж байна. Энэ бол жишээлбэл 95 оны 96 оны Монголын хамгийн их 495 төмөртэй жилийн мөнгөн мөртөд одоо ингэ зураг аваад хан хийх тусгай хамгаалалттай газар дүрмэн байгуулагдаад энэ байгаль хамгаалсан одоо бүх настай осууд байгаа. За тэр цаг болохоор хамгийн их уулуудын бүх Монголын бүх том олуудыг зарцлын судалгаа хийжсэн. Тэгээд энэ уул уурхай асуудал байна. За энэ гэдэг тэр баг бүх аймагуудын ангийн тооллого, амтны тооллого гэдэг. Энэ бол одоо жинхэнэ нөгөө баян хөлгийн улаачны даваа гэдэг баха. Зээл 130 ачаатай зээл 130 бүтэн өдөр арилж ийж орой дээр гардаг. Ингээд нэг 8 гэж гардаг. Тэгээд энэ хөдөр байна энэ Монголд нөгөө яг хятад руу арчилсан онцгой салхитад мандаж өдрийн заа гэж бараг өдрүүдээ алаад дуусчих. Ингээд тэрээс бас хижээж ирсэн. За тэр саана болохоор Америкийн би бас 20 мужаар ингээд одоо нөгөө хийн хоолоо гэдэг нэг айхтар яриад байгаа зүйлийг чи 4 жил ингээд яг хийн хоолоо гэж наачилж. Энэ бол хомын талаас доромтын талаас одоо доромт хинти скватрын нөхцөл төр гэж байгаа маттын 65-оос цагаан зэрэг янз барьж чичээгээд тэгээд энэ хомын талаас болж ирсэн. Одоо өнөөдөр энэ хомын талч тарих нутгшуулж байгаа. Энэ бол алтаа ургоо одоо ингээд нөгөө баян тоороогийн уртлоо энэ цаана алтаа байна. Алтаа ургоор явж гэсэн. За тэгээд ийм юм хийжсэн. Тэгэхээр энэ бол яг Америк явахаас өмнөх энэ энэний өмнө болохоор Герман оюутан байсан тийм асуудал байдаг. За тэгээд манай гэр бүлийнхний одоо сурсан сургуулиуд манай гэр бүл хүүхдүүд бүгдээрээ бид тэгэхээр манай баг ямар хөвчлөг баг байдаг гэдгийг бид нэрээс харж болно. Тэгээд бид нар ерөөсөө тэр 12 онд очоод за ер нь бид нар энэ судалгааг гол барих юм байна. Тэгээд судалгааны байгууллагын болохоор зүүн хоол Азийн байгууллагын шүмтэй судалгааны төвтэй байгуулах хэрэгтэй байна. 12 онд байгуулаад яг 13 онд бүртгэл хийгдсэн байдаг. Тэгээд тухайн үедээ хүмүүс хэлдэг байсан. Бол агуу арай том нэр авч уу? Арай супер шүү гэж яг өнөөдөр бодсон чи багдуулсан байж.
Дэлхийн гэдэг үү. Тэгээд энэ яг тухайн үед бид нар ийм юм байгуулна, ингээд хөгжүүлнэ, олон улсын нэр хүндтэй болно, гадаад дотоодны судлаад бид нар эцэст нь болохоор энэ судалгаа шилжгээний үр дүнд энэ Монголын хөгжил ямар байх ёстой вэ гэдэг шийдвэр гаргалаа гэсэн. Тэгээд 12 жилийн дараа бид нар өнөөдөр энийг хийж байгааг бодож байгаа. За тэгээд энэ тухайн үед анх хэлжсэн бол бид ч одоо дэлхийн нөгөө алдарт том Sumitomo Chemical-д 3 жил ажиллаж байгаа жишээтэй. Супер Nasdaq 500-ийн чинь хамгийн толгой дэлхийн том хавийн нэг байх шүү дээ. За тэгээд би яг зөв Германы техник хамт ажиллагааны нэг зүйл урд нь 5 жил хийжсэн бол сүүлд нь дахиад зөвлөж байлаа. Монгол хэлтэй активуудын хамтарсан судалгаануудыг манайд бид одоо ч явж байна. Тэгээд бол нэг зүйлсийг байгуулж мараад төсөв хийгээд бид нар бичиж өгөөд дэлхийн 135 орноос манаас сонгогдоод бид нар үүсгэж байлаа. Тэгээд одоо бид зэрэг ууран зүйлээ өөрчилж тасан зогсож байгаа жижиг орнууд хэд төслүүд бид нар хатан дотоос ацраад орон нутагт хэрэгжүүлж өгсөн төслүүд гэж их олон төслүүд бий. Тэгээд тэрийг одоо нэрлэхэд ямар ч юм байхгүй. Тэгээд хамгийн том нэг юм бол тэр KFW төсөлд банктай хамтарч хийжсэн төслүүд байна. Одоо хийгээд байгаа компанитай. Одоо яг эд ковидын нуур бид нар Ховд аймаг, Дорнот аймгийн нийт 57 суманд юу хөргөж өгсөн. Сум болгонд 2.7 сая төгрөгийн одоо нэг маск гэдэг бац. Тэр үед бол улс мөнгө өгөхгүй юу гэдэг асуудал шийдэгдэхгүй одоо баг оролтоор нүүрөө моороо болж бид нар мөнгө өгсөн. Сум болгонд нэг компьютертэй 5 ухаалаг утсууд өгч ирсэн байдаг. Тэгээд тийм юу гэсэн одоо Германы JZ-тэй нийлүүлэлт ч одоо Германы махны холбооны ерөнхийлөгч манай найз хүн байна. Тэр нэртэй бас ингээд энэ Монголд яг зүүмээр нээлттэй одоо махны нядалгааг яаж хийдгийг, тэрийг үтцэн ямар байх юм, том жижиг байх юм уу, нядалгаануудаа хаашаа гаргах юм. Ерөнхий махны энэ кластер гэдэг ингээд манайхны одоо хүн болгоны амнаас гардаг зүйлийг яг жинхэнэ хутгаарыг зогсож байгаа Германаас нь өөр яагаад тэгээ манай дөрөв хамаатай явж ирсэн. Энэ ямар ч байсан ингээд бид нэг иймэрхүү олон улсын чиглэлтэй байхад гадаад дэлхийн учрыг олох юм байна. Бид нар гадаадаас учир зүгөө олох юм байна. Харин дотооддоо бид учир зүгөө олох уу гэдэг асуудал тэр тухайд гарч ирсэн. За тэгээ энэ манай гэр асуудал бол ингээд гадаадаа гэр орон гэдэг нэг юм малын хашаа, тэжээлийн хашаа тэгээд энэ нарийн ногоонуудтай үр зууны хүлэмжүүдтэй тэгээд байшин трактор гэдэг энэгүй их том хязгааргүй их том таалаа. Тэр цаана бол булган сум харагдаж байгаа. 37 км. Тэгээ хүмүүс таанаар ингээд өрөөд өнөөдөр ирээ сонсноо гэдэг чинь за энэ нэг хүн юм хийчихтэй гэж бодож байгаа. Тэгэхээр энийг хувьдэр нь яг бол бид нар бол зөвхөн юу гэж ярьж штэ, өрмөнд ярьж штэ. Одоо мянганы 1% ярьж байгаа. Тэгээ хамгийн гоё хэсгийг ярьж байгаа. Нөгөө 99.9 болохоор дандаа зовлоо. Тэгээ зовлоо ярих юм бол ядаргаатай хоогүй энэ баясаа гэж хэлдэг. Тэгэхээр та нар ингээд цэцэг жимстэй талаас нь тэгээд явах нь энэ манай 20-ийн ангид үсэн төлөвлөж ирсэн. Тэр одоо тэр хамгийн дэд болондоо энэ манай залуучууд энэ эдийн засгийн бизнесийн сургууль байна. Хэмшорын хөрмөний сургуулийн таамаг хийсэн. Энэ бас тэгээд хариуцлагатай хэдэн яам хамгийн газрыг бас залуучууд ирж байна. 15 аймгийн малчтай зөвлөлтөөс өнөөдөр бид нар Дорнот аймгийн төвийнх нь нөгөө ковид төсөлж явуулсан хийх юм байна. За тэгээд ингээд явсан за манай малын хэлхий болтгийг байна. Тэгээд юу яах вэ? Энэ их олон хүмүүс ингээд зорж ирээд ингээд лекц уншуулж авах бас одоо гоётай байна. Би өөрөө бас хэлдэг байхгүй. Хүн доорош хавгүй хүн бол маш хэцүү. Энэ амьдралдаа яг ингээд маш яваад ирэхээр би ерөөсөө юу ч бүтээж байгаагүй байна гэдэг бодол төрдөг. Өнөөдөр би өөрөө болохоор текст уншаад ингээд та нар мэдээлэл гэдэг чинь би доороо асар олон шин цагаар гаргаж чигтэй. Миний хувьд болохоор нөгөө багшуулаад авах ухаантай. Тэгээд тийм сэтгэл төрж байгаа бол аюул сайхан байна. Тэгээ одоо ингээд хөвлцөө ирсэнд миний жижигхэн өгүүлбэрийг сонссон та бүхэн баярлалаа. Яа, асуулт тавиад байна.